Одоо хэдүүлээ юу оруулж сурах гэж байгаа гэхлээр дижитал бүтээгдэхүүн оруулж сурцгаая. За дижитал бүтээгдэхүүн. За ингээд дижитал бүтээгдэхүүн 200 м за гаражийн тий автомашины гаражийн зураг төсөл. За тэнгуут хэдүүлээ категориудаа ингээд сонгоч тийм ээ. Энийгээ сонгоно, энийгээ сонгоно. Нөгөө борлуулах файл маань өөрөө дижитал бүтээгдэхүүн болохоор энийгээ бодож ирсэн. Нөгөө одоо гоё ингээ би одоо серверийн зураг байгаа ингээд оруулчихна гэсэн үг. За энэ дэр мэдээж хайх юм орж ийн. За гараж зогсоол гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар бичгэд хайна гэсэн үг. Хэдүүлээ хайлтаа нэрээ дараа нь үзэн шүү. За тэгээд ерхий нүүрэнд одоо эн чинь нүүрэнд харагдах зураг эхлээд оруулчихъя. За иймэрхүү царайлаг гараж болно. За ахаад олон төрлөөс нь дотор талаа нь ийм болно, гадна талаа нь ийм болно гэдэг зураг ингээ оруулчихна. За шеэр хийхэд харагдах пост гаражийн зураг төслийн худалдаа одоо 2 машины гараж гэдэг одоо оруулчих тийм ээ. За үнэ болохоор хэдүүлээ одоо нэг 200,000 төгрөг гэдээ оруулчихъя. За нөөцтэй үнэ явах гэж байгаа учраас хэдүүлээ нэг нөөцтэй 10-аас сонгочихно. За хямдрал байхгүй, өнгөлт байхгүй гэдээ оруулчихъя. За энэ тайлбар хэсэг дээр хэдүүлээ сайн тайлбарлана. Гаражийн зураг төсөл ийм иж бүрдлээ. Иж бүрдэл дотроо BA байгаа, BBN байгаа, цахилгаан байгаа гэж юм те. За хийцлэлийн сэндвич гэдэг ч юм уу те. Ийм ингээд маш сайхан дэлгэрүүлээд тайлбар оруулчихна гэсэн үг. За ингээл манай нөгөө зураг төсөл чинь ороход бэлэн боллоо хэдүүлээ оруулцгаая. Давай. Ингээд ороод ирлээ. За энийгээ би онцолсон болгомоор байна гээд. За нөгөө талаас гэх юм бол манай систем дээр өөрөө баталгаажуулж байгаа учраас за окей баталгаажуулчихна. Тэгэхээр яаж харагдах уу гэхлээр за баталгаажуулсан байгаа учраас ороод үзэхээр хэвлээ орж үзье. Нөгөө бүтээгдэхүүн дээр ороод ирнэ. Окей давай. Ийм гаражийн зураг төсөл байх юм байна. Тайлбар нь юм байх юм байна. Тэгээд энийг худалдаж авах юм бол таны дансанд мөнгө нь ороод ирнэ. Профайл дээр мөнгө нь ороод ирнэ. Нөгөө хэрэглэгчийн даунлоад хэсэг дээр саний борлуулах файл нь ингээд очичлаа гэсэн үг. Ингээд үлээ дижитал продуктоо зарахад бэлэн боллоо гэсэн үг. Тэгээ борлуулалт 2 бүтээгдэхүүн сая хэдүүлээ орууллаа. 2 бүтээгдэхүүн борлуулалт хийдэг учраас нь тэгээд ингээд явчихна гэсэн үг. За хэдүүлээ нэг бахан одоо мөнгөөр хэдүүлээ туршилт үе. За агуулгын зураг төслийг хэдүүлээ орж байгаа засъя. За нэг дараагийн хичээл дээр үзэсгэлэн дээр юм байна. За ингээд бүтээгдэхүүн дижитал бүтээгдэхүүн сурлаа. Асуух зүйл байвал бидний лог пэйж рүү бичээд холбогдоод асуугаад хийж болно.